За бүгдээ спорт брендийн лифтер барилгынхаа 4 давхарт гарч ирсэн байна. Энэ 4 давхарт нь Монголын нууц төвчөө компани үндсэн офис барилдаг байгаа. За энэ хэсэг манд мэдээж яг ухдах одоо лобби хэсэг гэж болно 4 давхрынхтай. За энэ хэсэгтээ байгууллага маань өөрсдийнхөө яг нэг алдрын булан буюу тухайн одоо улс хөрөнд гүйсэн гавь шагналуудаа байршуулсан байгаа нь одоо ирж үйлчлүүлж байгаа зочдод бол илүү ихтгэл төрүүлэх үз харагдулж байна. За энэ хэсгийг ерөнхийдөө ингээд тавилгаа ингээд ханыхаа хийцэлтэй ингээд уусгаж төлөвлөж өгсөн нэг юм яг юм минимал буюу contemporary урсгалын хамгийн том чухал давуу талд байдаг. За энэ их онцлогтой байгаа. Энэ хэсгийн ард талд нь мэдээж галын самбар. За энэ ч цахилгааны самбарууд нь ингээд далд орцсон байгаа. За тэгээд энэ яагаад их онцлж тайлбарлаж байна вэ гэхээр ер нь барилгын угсралтаас өмнө интерьерийн зургийг маш нарийн төлөвлөсөн байх нь одоо барилгын галын самбар, цахилгааны самбарыг маш ухаалаг зөв байрлал байршуулах давуу талтай байдаг. Жишээ нь энэ галын самбар, цахилгааны самбар нь одоо оффист байж байгаа ажилчдын одоо төлөвлөлтөнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй хэрнээ энэ цэгээс яг энэ оффис руугаа хоолойгдох бүх цэгт нь хүрэх боломжтойгоор шийдсэн байгаа нь их давуу талтай харагдаж байна. За энэ чинь ингээд Монголын бүх хаадуудын ингээд хамгаараас ингээд концепт үүсгэж одоо оруулсан байгаа нэг онцлог харагдаж байна. Энэ болохоор Монголын нууц төвчөө компани өөрсдийн бас бэлэг тэмдгийн нэг гэж давуу тал нь бас дизайнд оруулсан байгаа. За ийшээ ингээд шилэн басаад буюу шатны онгол маань байгаа. Шилэн металл шилэн хаалгаар шийдэж өгсөн байгалийн гэрлийг бас тодорхой хэмжээнд төшөө оруулж өгөх энэ давуу талыг бас үүсгэж өгсөн байна. За энэ барилгын гол нэг онцлог нь түрүүн өмнөх дугаар дээр хэлжсэн давхар бүртээ ариун цэврийн өрөөтэй ариун цэврийн өрөө байхдаа мэдээж бүр эрэгтэй эмэгтэй нойл нь тусдаа байж байгаа юм давуу тал байна. За жишээ нь эмэгтэй нойл руу хэлээд орцгоё. Одоо нойлыг эрхэн төлөвлөж байгаа гэхээр мэдээж тухайн давхраар үйлчлүүлж байгаа нийт үйлчлэгчдийн даацыг маш сайн тооцоолж нойлын одоо хүчин чадлыг тооцоолдог. За тухайн 300 м2 талбайд 3 эмэгтэй суултур байгаа нь бол маш хангалттай сайн төлөвлөж өгсөн байна гэж ер нь харагдаж байна. За мэдээж угаалтур одоо бусад бүх тоног төхөөрөмжүүд бол орчин үеийн шийдлээр ингээд дизайны концепт гарган шийдэж өгсөн байгаа. За бас өрөөнд пар шийдэж өгөх нойлд илүү дулаахан мэдрэмжийг үүсгэж өгсөн байгаа. За энэ өрөөний бас нэг онцлог нь энэ ч маш том толтой байгаа. За энэ том тол нугасаа бидний бас дизайнеруудын бас жижигхэн орхигдуулаад байдаг зүйл үүдэг. Жишээ нь бид нар нөгөө эрэгтэй хүмүүс нь нойл орохдоо дэлгүүрээ матгах гэх юм уу те эмэгтэй хүмүүс нь ялангуяа палаж нь яг ингээд энэ тэмдэгний хавчрагдах эрсдэл үүсчихдээ. Тэгэхээр эндээс ариун цэврээс гарахдаа бүрэн өөрийгөө зэгцлээд гарах бүрэн боломжийг олгосон юм. Бас дизайны маш чухал шийдлүүдийн нэг энэ бас тусгаж өгсөн байгаа. За эрэгтэй нойлуудын хувьд мэдээж ямар ч тохиолдолд бисаагур байж ах хэвээр. Бисаагургүй ариун цэврийн өрөө эрэгтэй нойл дээр маш хурдан бохирддог. Цаашлаад хүмүүс үйлчлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бас үүсгэж идэг. Тэгээд 2 суултур байна. За орон зайд тохирсон 2 угаалтур байна. Мөн түрүүний одоо төлөвлөлтөнд байсан шиг маш том одоо гайхалтай толиос байж байна. За ариун цэврийн өрөөнд бас ерөнхийдөө цонх төлөвлөж өгөх нэг давуу талыг үүсгдэг. Одоо агаар жуултыг бүрэн сэлгэх, за мөн байгалийн гэрэл өрөөнд орж ирэхэд нөгөө орчны одоо үзмжинд бас давуу талыг үүсгэж идэг. За нойлын өрөөний бас чухал зүйл нь юу гэдэг вэ гэхээр агаар жуултыг маш сайн шийдэж өгөх хэрэгтэй байдаг. Ингээрээ ерөнхийдөө дотор ажиллаж байгаа болон ариун цэврийн өрөөнд үйлчлүүлж байгаа үйлчлэгчдийн 5 дахь бүрэн хангах. За хаягжуулалтын дээр бас манай байгууллага маань маш их анхаарсан байна. Жишээ нь эндээс харахад ингээд хараагүй болон өслийн бэрхшээлтэй хүмүүс тохирсон юм. Тэгээд мэдрэгчтэй мэдэрч ингэж орох боломжтой юм байна. Түрүүн бас гадна фасадын дээрээс ярьж ирсэн. Тухайн барилга маань хамгийн том давуу тал нь ямар ч төрлийн үйлчлүүлэгч ямар ч одоо төвшний давхар дээр гараад бүрэн үйлчлүүлэх боломжтой орчныг бас бүрдүүлж өгсөн байна. Жишээ нь ингээд ямар ч босгохгүй байгааг та бүхэн бас анзаарч болно. За мөн тэрэгцтэй хүн орох боломжтой юм
өргөн хаалга бүгдийг шийдэж өгсөн байгаа. Өөрөө болгондоо ингээд дахиад дутуу иргэдийн одоо энэ нойлын кабинуудыг бас гаргаж өгсөн байгаа нь илүү давуу талтай харагдаж шүү. За хэрлээ ийшээ үндсэн офс руу орцгоё. За хэрлээ үндсэн офсийн зал руу орж ирсэн байна. За тухайн давхар маань өөрөө ашигтай талбай нь 300 м квадрат талбайд байрлаж байгаа. За 300 м квадрат нь зарим газар том юм шиг өртлөө олон хүнтэй байгууллагын хувьд бас багтаа орох эрсдэлтэй байдаг. Гэхдээ бид энд хамгийн тохиромжтой аргаар дизайны концепцийг шийдсэн байна. За хамгийн түрүүс танилцуулах хэсэг маань гэж зочдын хүлээх хэсэг маань байна. Ажилчдаа хүлээх, зочид бас хурж ирээд даргийнхаа уулзах байгаа хүний хүлээх боломжтой зооныг бас бүрдүүлж өгсөн байна. За ийшээ харах юм бол ерөнхийдөө одоо сүүлийн үед байгууллагуудын соёл дээр маш чухал нөлөө үзүүлдэг хувцас солих хэсгийг энд шийдсэн байгаа. За энд ингээд нэг ажилтны хувцас ингээд цүнхээ чинь замун ингээд цоочтой учраас үнэтэй өөрийнхөө үнэтэй цайтай зүйлийг хадгалж хамгаалж бас бүрэн боломжтой. За энийг зарим тохиолдолд энэ босоос харагдаж байна. Энэ болохоор юу гэж урт болтой, шүүптэй хүмүүс маань нугалах боломжгүй учраас тэднийг тооцоолж бас энэ хэсгийг ингэж босоо урт хувцас өгөхөөр ингэ шийдсэн байгаа. За мөн энэ доотлын хэсгүүдийг энэ болохоор ингээд гутлын шүүгэнүүд хийж өгсөн байгаа. Энэ болохоор нэг өвлийн нөхцөлд ингээд гаднаас орж ирээд одоо гутлаа тавилаад одоо офс гутлаа өмсөд одоо 5 дахьтай ажиллах бүрэн боломжоор хангадаг. Тэгэхээр энэ хэсэг маань ингээд битүү доотлох хэсэг нь гутлын шүүгэнүүд байгаа. За ийшээ бол ерөнхийдөө яг энэний цаана нөгөө ариун цэврийн өрөө байгаа учраас энэ хэсгийг цэвэр усны хэсэг болгож тогтчулсан байгаа. Халуун үтэн ус бүрэн гарах боломжтой ийм хэсэг байгаа. Мэдээж галтгоонд оруулах боломжтой байвч бидний булан сөөг бол нэг бол ашигтай талбайгаар шийдвэхийг зорьсон байна. За ийшээгээ мэдээж компани бас хамгийн том соёлын нэг цайны өрөө төлөвлөж өгсөн байгаа. Мэдээж шилэн хаалгаар төлөвлөж өгсөн орчныг илүү одоо том сэлгэр болгохоос гадна байгалийн гэрлийг зал руу шууд тусах бүрэн боломжтой. За энэ хэсэгт галтгооны тавилгууд маань байна. За галтгооны хувьд ямар давуу талыг үүсгдэг вэ гэхээр ажилчдын нөгөө авчирсан хоол одоо хадгалах тий за мөн халаах за мөн одоо өөртөө баг болж хоол хийх энэ давуу талыг үүсгэж өгч байдаг. Энэ чинь ерөнхийдөө жижиг шажиг кофе аяг тий цайны хэсгүүд нь байж байна. За энэ чинь угаалтар бол зайлшгүй тусдаа байж ах хэвээр. Өчиг нь юу вэ гэхээр одоо ариун цэврийн угаалтартай холж болдог юм бас нарийн стандарттай. За энэ хэсэгт нь бол ажилчдын маань хөрөгчний хэсэг байна. Хоолоо хадгалах, за мөн мах ногоогоо хадгалах бүрэн боломжтой юм. Далд хөрөгч шийдэж өгсөн байгаа. За галтгооны бас нэг өрмөц онцлог нь юу вэ гэхээр плитикний хэсгийг ингэж далд төлөвлөж өгсөн байгаа. Энэ нь юу вэ гэхээр энэ хэсэгтээ хоолоо бэлдэх эсвэл кофе цайгаа найруулах юм ажлын давтцанг бүрэн гаргаж өгсөн юм давуу талтай байгаа. За энэ хэсэг маань ерөнхийдөө ажилчид маань кофе корнер буюу кофе шопын одоо төлөвлөлтөөр ингээд босоо маягаар цайгаа угаад даасан мараштай сууж явах боломжтой. Мэдээж энд ингээд бөөдөн тавьж болох байсан боловч арай илүү олон багтаах зорилгоор юм шиг тий юм цэвэр модон босоо ширээ төлөвлөсөн байна. За энэ хэсгийг бол ерөнхийдөө тухайн байгууллага маань одоо зурагтны хэсэг байна. Зурагтны одоо гаргалгааны тий энэ чи PlayStation тавиад энэ хэсгийг яг энэ ногоо хэсгээ тусгаарлаж дороолж дэвсээд ийм дэрэм бөөдөн тавих ийм концепцээр анх төлөвлөж исэн байлээ. Одоо шинэ барилга учраас багаар ингээд өөрсдөө тоноглоод явж байгаа гэдгийг бас хэлж исэн. За мэдээж дэрэм бөөдөн тавьснаар энэ чи ажилт маань цайныхаа дараа нэг 30 минут deep sleep хийгээд буцаад ажлын бүтээмж нь өндөрсөх бүрэн боломжтой ийм давуу талыг үүсгэж байгаа. Ер нь офсыг интерьерийг яагаад хийх ёстой вэ гэхээр мэдээж гоо сайхны шийдлээс гадна байгууллагын өнгө, лого,
бүрэн имижтэй, өөрсдийн имиж, ажилчдын тав дахь тогтвортой байдал. За мөн одоо маш сайн төлөвлөсөн офисын ажилчдын ажлын бүтээмж 15-20% өндөр байдаг гэдэг бүр олон улсын судалгаа хүртэл байж байгаа. Тийм учраас офисын төлөвлөлтийг маш сайн төлөвлөж, брендинг үүсгэхээс гадна ажилчтай илүү их кэр хийх хамгийн чухал одоо хөрөнгө оруулалт гэж хэлж болдог. За ирүүлээ энэ зал руу орцгоё. За энэ хэсэг маань ерөнхийдөө нөгөө офисын маань open space хэсэг нь ямар давуу талыг үүсгэдэг вэ гэхээр ажилчдын харилцаа болон багийн ур чадварыг нэмэгдүүлэх бүрэн боломжийг олгож өгдөг юм интерьерийн төлөвлөлт байгаа. За энэ ч ерөнхийдөө нэг хэд 12 хүний ажлын байрыг төлөвлөсөн харагдаж байна. За мөн яг энэ түрүүн эндээс харсанчлан энэ хэсгийн ажлын гэрэлтүүлэг маань саний ажлын ширээний гэрлэлттэй адилхан байна. Энийг ямар зорилгоор хийсэн бэ гэхээр ажлын хүчийг тодорхой хэмжээнд нэмэгдсэн тохиолдолд энэ хэсгийг дахин ажлын ширээгээр догчуулж одоо энэ хоёр талаасаа принтерийн зооныг ашиглах бүрэн боломжтой юм. Одоо дараагийнхаа үйлдэлийг тооцоолсон бас юм шийдлийг интерьер зурагчлалыг гаргасан байгаа. За ажилчдын хамгийн чухал хэсэг бол мэдээж бичих хэргийн шүүгээ байгаа. За шүүгэн дээр ерөнхийдөө юу нэр анхаарах хэрэгтэй гэхээр аливаа тендерт оролцоход 3-5 жилийн бүх баримт бичиг архивлагдсан байх хэрэгтэй учраас маш орон зай шаарддаг. За энэ шүүгний давуу тал гэх юм бол дээдлийн хэсгээр гар хөрөхгүй гэсэн ерөнхийдөө бичгийн цаасны тэ бас мөн аливаа нэг баримт бичгийн тоноглолын нөөцийг бүрдүүлэх бас бүрэн боломжоор хангаж энэ орон зайг ингээ бүтэн ашигласан давуу талтай харагдаж байна. За энэ хэсэг нь ерөнхийдөө барилгын үндэс нь нөгөө бага нь учраас энийг яаж одоо концепцч гоё шийдэл гарах вэ гэдэг нь анхаарч энэ хэсгийг принтерийн зоон болгож төлөвлөсөн байгаа. За энд ерөнхийдөө бол нөгөө олон үйлдэл принтер байгаад энд өнгөт принтер байхаар ерөнхийдөө төлөвлөсөн гэж хэлсэн. За мөн дугуй булангийнхаа арыг шууд битүүлгүүгээр орон зайг нь гаргаж одоо сүвнэр болон номын тээврүүдээс гаргаж өгч одоо орон зайг илүү ашигтай байдлаар шийдэж өгсөн байна. За эдгээр шүүгнүүдийн давуу тал нь юу гэдэг вэ гэхээр мэдээж архивлах, одоо бичиг баримтыг хавцлах, үдэх, зүсгэд шаардлагатай бүх тоног төхөөрөмжүүдийг ийш нь оруулж ашиглахтаа үедээ гаргаж ирээд буцаад хураах зорилгоор ингэж төлөх шаардлага гардаг. Учир нь юу вэ гэхээр одоо хамгийн эмх зэгцтэй орчин бол ажлын бүтээмжийг нэмэгдүүлж идэг. За тавилгуудын давуу тал нь одоо Монголд яг үл хавтан нийлүүлж байгаа Eager брендийн буюу Монголд байгаа хамгийн эко E0 брендийн хавтан бол хийснээр бас маш их онцлог байгаа. За таазны хувьд та бас анзаарч байгаа. Ерөнхийдөө бас сүүлийн үед industrial design буюу contemporary design-ыг хосолсон хамгийн чухал шийдэл буюу үндсэн бетон таазыг дам нуруугийн ил гаргаж бүх агааржуулалтын хоолой монтаж зэргийг ил татаж юм төлөвлөдөг. Энэ орон зайг илүү том болгохоос гадна санхүүгийн бас маш өндөр хэмнэлтийг үүсгэх бүрэн боломжтой байдаг. Тийм учраас офис, ресторан, альва нэг юм дэлгүүр үйлчлэгийн төвд илүү их үндсэн таазыг гаргаж ирэхтэй ийм давуу талтай ашигладаг. Одоо та бүхнээс харах юм бол кондишн, агааржуулалтын хоолой, гэрлийн монтаж, камерын монтаж гэдэг бүгд ил явж байгааг анзаарч болно. Интерьерийн хамгийн чухал бас давуу тал нь юу гэхээр таны хавтан дээр ярьсанчлан барилгын материал бүр чанартай, байгальд хор нөлөөгүй, хүний биед хор нөлөөгүй одоо эдлэгээ даадаг тал дээр маш анхаарах юм бол тухайн интерьерийн засал маань 5-10 жилдээ яг анх засвар хийсэн шиг байх бүрэн боломжтой байдаг. Ийм давуу талтай байгаа. За хэвлээ захирлуудын бусад захирлуудын өрөөгөр оръё. Монголын нус төвчөө буюу энэ компани үндсэн захирлуудын бүтцэд 3 дэд захирал байдаг юм байлаа. Тэгэхээр 3 дэд захирлаа ингэж 3 хэсэг хувааж тус тусын өрөөг гаргаж өгсөн байгаа. Орон зай жижиг гэлтгүү өрөө болгоныг маш багтаамжийг маш сайн тооцоолж зураг төслийн боловсруулсан байгаа. За жишээ нь ингээд бичгийн шүүгээ бол зайлшгүй байх хэрэгтэй. Захирлуудын агуу өөрсдийн хамааралтай бичих. За мөн уулзалтанд ажиллаа хийх хангалттай том ширээ маань байна. За мөн энэ хэсэгт бол энэ анхнаасаа бол чөлөөт уулзалтай буюу мини armchair төлөвлөсөн байсан.
одоогоос мэдээж бас тогтж явж байгаа учраас тавигдаг байх шиг байна. Тэгээд ерөнхийдөө маш жижиг минимал орчин учраас эхлэх цайвар цагаан заслаар шийдэж байгаа хамгийн зөв шийдэл болсон байгаа. За шалны хувьд бол сая юм офс өгсөрдөг Японд ороо шийдэж өгсөн илүү их дулаан болгох. За мөн одоо эдлэгээний хувьд илүү урт настай бас 5 дахь орчныг үүсгэхэд энэ дороож маань нөлөө үзүүлдэг байгаа. За ингээд ийшээ ингээд 1-р захирал, 2 дахь захирал, 3 дахь захирал гэсэн байдалтай гэж төлөвлөсөн байна. Тэгээд давуу тал нь захирлуудын өрөө болгонд мэдээж бас фанкойл буюу өрөөний температурыг бүрэн хянах зорилготой ухаалаг шийдэл төлөвлөж өгсөн байна. За ажлын ширээний нэг онцлог дээр юу гэдэг вэ гэхээр яг ажлын ширээний дээр зориулсан тусдаа гэрэл байлгах нь хамгийн чухал гэдэг. Энэ юу вэ гэхээр ажлын бүтээмжийг өсгөх юм бүрэн боломжтой байдаг. Мөн бусад гэрлүүдийн унтраагаар ганцаархнаа төвлөн суухаас боломжийг бүрэн хангадаг. Тэгээ энэ байгууллагын маань бүх гэрлүүд одоо ухаалаг лед гэрлэлээр явж байгаа учраас эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэж бүрэн тооцогдох болно. Дараагийн орох хэсэг бол мэдээж хурлын өрөө байгаа. За хурлын өрөөг төлөвлөхдөө юунд дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр тухайн хурлын өрөөнд хийж болох бүх процессуудыг маш сайн тооцоож төлөвлөснөөр энэ хурлын өрөөг маш үр дүнтэй төлөвлөж болно. Жишээ нь одоо маркераар ажиллах цагаан самбар, за мөн онлайн цахим хурал хийх том дэлгэц, за мөн тухайн байгууллагын маань одоо хүмүүсээс яг хэдэн яг хурал хийх боломжтой вэ гэдэг ийм даацын шаардлагаа бүрэн хангаснаар өрөөг бүрэн тодорхойлох бүрэн боломжтой байдаг. За мөн бүх ажилчид маань одоо онлайн хурал хийх шаардлагатай залгуурын хүчин чадлыг одоо маш тооцоолж урьдчилан тооцоолох нь маш чухал. За хамгийн бас нарийн шийдэл нь юу гэхээр бүх одоо камерын утас, мөн зурагтнаас компьютерлөө холбох HDMI утас, интернет бүх зүйлийг маань урьдчилан төлөвлөснөөр ингэж далд оруулах, далд буюу ил монтажгүй явуулах бүрэн боломжтой байдаг. За энэхүү өрөөний хувьд давуу тал нь юу гэдэг вэ гэхээр бүх одоо гэрэлтүүлгүүдийг бол энэ аргаас санаа авсан байна. За мөн хамгийн чухал бас концепцийн нэг нь юу вэ гэхээр барилгынхаа үндсэн дам нурууг зам буюу агаар жуултын хоолойныхоо замыг бүрэн тооцоолсноор гэрлийнхаа таасны ухалтыг маш ухаалгаар шийдэж таазыг хамгийн өндөр түвшинд ингэж барьсан ийм давуу тал ухаалаг шийдэл гарсан байгаа. За мөн энэ хөмсгтэй таазны булан ингэж дугууруулж байгаа нь одоо сүүлийн үед тренд болж байгаа бас интерьерийн шийдэл байгаа. За энэ хурлын өрөөний хамгийн бас том чухал концепцийн нэг нь юу гэдэг вэ гэхээр тухайн зааланд байгаа бүх яриа гадна заал руу гарахгүй байх. За мөн энэ дотор ярьж байгаа хүмүүсийн дуу бие биендээ хамгийн хүртээмжтэй байх. За мөн удаан хугацаанд сууж хурал хийдэг учраас агаарын температурыг маш сайн стандартын түвшинд барьж явах шаардлагатай. Тийм учраас мэдээж фанкойлын асуудал зайлшгүй шийдэж өгсөн байгаа. Фанкойл гэдэг маань ерөнхийдөө өвлийн нөхцөлд бол дулаанаар үлээх, зуны халуун нөхцөлд бол сэрүүнээр үлээж цохих температурт нь заавал өрөөг барьж идэг юм давуу талтай байна. За энэхүү ханы хувьд юу гэхээр одоо сүүлийн үед тренд болж байгаа панел хатангууд байгаа. За хамгийн сүүлийн үеийн ингээд модон хийтэй, за мөн залгаа нь өөрийнхөө өнгөөр гэх мэтлэн сүүлийн үед дотроо маш олон төрөлтэй байгаа. Эндээс юуныг анхаарах хэрэгтэй вэ гэхээр бас мэдээж хүний биед хоргүй, эко, за мөн гадаргуун бас мэдээж ачиж цэвэрлэхэд маш таатай байх хэрэгтэй. Энийг бүгдээр анхаарахад бол гэмгүй ийм давуу талтай. За Монгол бичиг маань мэдээж яг интернет ороод ирэхээр нөгөө маш гоё давтамжтай рельефний үүрэг бас гүйцэтгэж идэг. Тийм учраас интерьерийн бас нэг хамгийн гоё фактор зохиомжийг үүсгэх бас бүрэн боломжтой байдаг. Тийм учраас тухайн байгууллага маань өөрсдийнхөө түүхийг тодорхой хэмжээний монгол бичгээр бичиж энэ интерьерийнхаа бас нэг концепцэнд оруулж өгсөн байгаа. За энд бас та бүхэнд бас шинээр гоё интерьерийн материал харагдаж байгаа. Энэ юу вэ гэхээр одоо сүүлийн үед нөгөө нэг юм хадны хээтэй хөөсөн
гал дэмждэг ийм материалууд, хадны материалууд их орж ирсэн байгаа. Энэ нь юу вэ гэдэг вэ гэхээр хэн давтагдах, шоу үүсэх ийм дизайны хувьд яг үн цэнэгүй харагдах эрсдэлтэй байдаг учраас сүүлийн үед бас онцлог нь гэдэг вэ гэхээр яг энэ хадны рельефийг байгалийн гарын аргаар, заслын аргаар ингэж хийж хэн хизээс давтагдахгүй. За дундаа ямар нэгэн шоу үүсгүйгээр юм үн цэнтэй харагдуулдаг юм заслын материал бас сүүлийн үед бас загвараас яг нэлээд өргөн хэрэглэж байгаа, тренд болж байгаа гэж хэлж байна. Энийг бас дараагийн ресторан дээрээс та илүү харах бүрэн боломжтой. За өнөөдрийн офисын ревюгийн хамгийн сүүлчийн өрөөд гүйцэтгэлийн өрөөнд орж ирсэн байна. За Монголын нууц төвчөө компани гүйцэтгэл нь эмэгтэй хүн байдаг учраас өрөөг нь илүү цайвар, минимал мөн дулаан орчин бүрдүүлэхээр дизайныг шийдэж өгсөн. За мөрөний уур амьсгал нь өөрөө цэвэр contemporary стил буюу хамгийн сүүлийн тренд болж байгаа стилээр тохиолсон байгаа. За энийг юунаас харж болох вэ гэхээр мэдээж таазны дизайн бол илүү их эмгэцэгчтэй ухаалаг гэрлүүдээр шийдэж өгсөн байгаа. За энэ хэсгийг харах юм бол ханы үндсэн хийцэлтэй тавилгыг яг нэг ууссан байдлаар костюм тавилгаар шийдэж өгсөн байгаа. За энэ костюм тавилгандаа мэдээж хувцсны хэсэг, захирлын хувийн, за мөн цайны мини бар, за бичих хэргийн шүүгээ, за нууц архивлах гэх юм уу те сейфний хэсгүүдээс илүү их багтааж өгдөг. Ийшээ нөгөө эмэгтэй хүн учраас илүү ариун цэврийн өрөө, дүүш бусад бүх юм багтаахаар шийдэж өгсөн байгаа. За барилгыг анх барихаас өмнө интерьерийн зураг төслийг боловсруулах нь давуу талтай гэж би өмнө хэлж ирсэн. Энэ нь юу вэ гэхээр захирлын өрөө буюу яг сангийн шугам сүлжээнээс илүү хол газарч гисэн ариун цэврийн өрөөг илүү төрүүлэх боломжтой байсан. Яг эндээс харж болно. За 0-9-өөс харахад бол энэ чинь том толыг бас өмнө ариун цэврийн өрөөндөө танилцуулж ирсэн эмэгтэй хүний өрөөнөөс гарахдаа бигээ бүрэн зэгцлээд гарах боломжийг маш олгодог юм маш давуу талтай тол байгаа. Тэгэхээр 0 болгонд бас нэг шийдэж өгсөн байна. За мэдээж захирлын өрөө маань өөрөө захирлынх нь өөрийнх нь хүсснээр яг дуртай өнгийн ширээ, сандал энэ дизайныг бий болгож өгсөн. За энэ хэсэгт бол нөгөө захирлын зарим үедээ амрах, за мөн чөлөөт уулзалтын хэсгүүдийг төлөвлөж өгсөн байна. За энэ хэсэг бас онцлог хэсэг байгаа. Мэдээж ямар ч гүйс захирлын хувьд альва заалыг бол view хийж явах шаардлага гардаг. Тийм учраас энийг зарим тохиолдолд хаах, зарим тохиолдолд нээж ажилчтайгаа харилцаа үүсгэх бүрэн боломжийг хангасан орчин байгаа. За өрөө маань өөрөө гурван тал нь юм шилэн, хоёр тал нь юм металл шилэн фасадтай учраас мэдээж дулаан алталтын асуудал баг зэрэг явагддаг. Ийм учраас фанкойл буюу өвлийн нөхцөлд дулаанаар хангах, зуны нөхцөлд халдаа сэргийлж, сэрүүнээр үлдээж температурыг зохих төвшөнд нь барих зорилттой энэ зайлшгүй тийм фанкойлыг зайлшгүй байрлах шаардлагатай байгаа. За дороожны хувьд гэх юм бол нөгөө түрүүн хэлсэнчлэн Япон офс угсардаг дороож төлөвлөсөн байгаа. Энэ нь болохоор маш их урт настай, үс нь жижиг учраас налж цайрах ийм магадлал багтаа байдаг. За захирлын ширээний хувьд бол мэдээж давтсан маш томтой. Мэдээж туслах ширээнээс принтер буюу туслах техник хэрэгслүүдийг тавьдаг. Мөн эмэгтэй захирал байдаг учраас яг энэ доотлын хаалтыг бол энэ ширээний доод захиалцсан байгаа гэсэн. Мэдээж доотлын өвдгнөөс доош хэсгүүдийг бол энэ хаах зорилттой юм шийдэл байх нь хамгийн зөв. Мэдээж ширээн дээр маш их хэмжээний ажил гэрээ явагддаг учраас энэ захирлуудын хувьд бол метр 80-аас дээшээ ширээн дээр суухыг илүүд үздэг юм стандарт тус байдаг.